монголчууд мэндэ урд хурд таксиныхаа тоолоорыг хараад яваал байдаг. Монгол орны маань шударга ёсны таксины тоолоор эвдэрчлээ. Буцаад эргэжлээ. Энэ дээр мань мэтэн ганц нэг дугарнаа боорлуулаад, доромжлуулаад, гүтгүүлээ, дээрлэхүүлнэ. Тэр нь миний ажил. Гэхдээ чи бидний хүүхдүүд маш хүнд шударга ёсгүй Монголд амьдрах вэ гэж би айж байна. Өнөөдөр Монгол орн уг нь хууль шүүхтэй хуулийн тогтолцоотой орн. Африкт бол хуулийн тогтолцоо байхгүй учраас тэнд иргэний дайн болдог. Яагаад гэвэл Африкт хоёр хүн муудалцахад тэгэл хоёулаа хоёр тишээ талаад бөөрөө явдаг. Бие биенээ хараалах гэж явдаг. Монголд сайн ч мууч хоёр хүн муудалцахад шүүхэд очиж ханддаг. Бид шүүхтээ итгэдэг ард түмэн. Гэтэл өнөөдөр энэ дуусчих шиг байна. Авилгалтай тэмцэх газар нь улс төрчдийн захиалгад улс төрийн алгын байгууллага болчлоо гэж би ярьсан. Одоо цэц бусад энэ хууль шүүхийн байгууллагууд нь улс төрийн алгын захиалгын байгууллага болж хувирж явах шиг байна да.